ч яг ээж хүний үүднээс анх одоо яг нөгөө цэцэрлэг байгуулах санаа төрсөн байхгүй. Сайн уу? Оо, шүдэн унц юм уу? Вау. Чи юм уу? Энэ гоё цэцэг биш үү? Бид нар ч хүүхдүүддээ ерөөсөө хамгийн таатай нөхцөлийг, хамгийн сайхан зүйлүүдийг л өгөхийг зорддог штэ. Ээж хүмүүсийн хүсэл болоод ерөөсөө тэр зүйл байдаг. Дээд зэрэглэлийн боловсролын үйлчилгээг өгнө гэсэн утгаар Orial гэсэн нэрийг өгсөн байна. Бид энэ удаагийн бизнес сурвалжилгаараа AB Kindergarten болон AB Royal сургуулийг онцолж байна. Ихэнх сэтгэлээр эхлүүлсэн цэцэрлэгийн үйл ажиллагаа өдгөө бага сургууль болон тэлж дунд сургуулийн бүтээн байгуулалт үргэлжилж байна. AB Orial бага сургуулийг болохоор 2022 онд байгуулсан. Шалтгаан нь болохоор AB Kindergarten цэцэрлэг маань 6 жил үйл ажиллагаа явуулаад залгамж холбоотой хүүхдүүд маань суралцах хэрэгцээ гараад ингээд AB Orial бага сургуулийг үүсгэн байгуулсан. Дээд зэрэглэлийн боловсролын үйлчилгээг өгнө гэсэн утгаар Orial гэсэн нэрийг өгсөн байна. Таны хувьд хэллээ шүү дээ. Цөөн хүүхдэд ч нартай болгох болгох. Тэгвэл танай энэ сургуулийг хэдэн хүүхдийн одоо хүчин чадалтай багтаах юм бэ? Манайх ердөө бол 100 хүүхдийн л хүчин чадалтай. Хичээлийн хуваарийг бид бүхэн юу гэдгийг хүүхдэд маш сонирхолтой байх байдлаар шийдсэн. Одоо жишээ нь академик мэдлэгийн хичээлүүд маань орсны дараа биеийн тамир юм уу, балет, бассейн, таеквондо ч гэдэг юм уу тий. Одоо энэ сурж байгаа хүүхдүүдийн хувьд бол суралцахуйд маш ихээр дурладаг. Одоо энэ болохоор цэцэрлэгээс ирсэн бэлтгэл авилгын хичээл маань орж байгаа. Тэгээд багшаасаа зөвшөөрөл аваад тэр орчихсон. Сайн уу? Оо, шүдэн унц юм уу? Вау. Сургуулиас сурах болох ч юм байна те. AB Kindergarten-ы 5-6 настай хүүхдүүд маань үргэлжлүүлээд эндээ одоо 1-р ангийн бэлтгэл бүлэгтээ элсээд суралцдаг. Мөн гаднаас бид бүхэн хүүхдүүдийг бас хүлээж авах боломжтой байдаг. Тэгээд цэцэрлэгээс ирж байгаа хүүхдүүдийн маань хувьд нөгөө сургуулийн орчинд ороход одоо стресстэй те зарим зүйлүүдээ мэдэхгүй байх тохиолдлууд нэлээдгүй их гардаг. Тэгэхээр бэлтгэл бүлгийн хичээл маань яг одоо хүүхэд сургууль бэлтгэгдэх энэ үеийг л дэмжиж өгж байгаа үйл явц. За хичээлүүд ажиллагаа маань болохоор 2 цаг хүртэл үргэлжилдэг. Тэгээ 2 цагаас хойш өдөр өнжүүлэхийн хичээл ордог. Төвчрлээс ахгуулаад асуудлууд зөндөө байгаа шүү дээ тий. Тэгэхээр эцэг эхийн ачааллыг хөнгөвчлөх үүднээс өдөр өнжүүлэхийг тогтмол ажилладаг. Амрах хэсэг болохоор доотлолт байгаа. 2 цаг яг хичээл дуусаад хүүхдүүд маань амраад тоглож надаад бас одоо нөгөө балет, биеийн тамирын тасгал хөдөлгөөнүүд хичээлүүд, таеквондогийн хичээлүүд дээр ороод тэгээд үүний дараа гэрийн даалгавар буюу одоо математик, англи хэл, хятад хэл, монгол хэл гэх мэтчлэн академик мэдлэгийн хичээлүүд нь яг хуваарийн дагуу ороод явдаг. Одоо багш хүн бол ерөнхийдөө яг төрлөх мөн чанар ямар байх нь маш чухал мэрэгжил гэж боддог. Багш хэдий ч хинээний чадвартай, чадамжтай байна. Хэдий ч хинээгээр хүүхд хөгжих боломж гардаг учраас, бий болдог учраас энэ зүйл дээр бас нэлээд шаардлага тавьдаг. Үүсгэн байгуулалтад бол сургуулийн тухайд 3 жил, цэцэрлэгийн тухайд 7 жил болсон. Тийм, 7 жил болж байгаа. Ямар байгууллагын соёлыг хөшгөж. Анзаарснаар бол Монгол хүмүүсийн одоо нөгөө сэтгэлгээ айгуу тийм амбиц өндөртэй, эго өндөртэй байх гэдэг. Тэгэхээр бие бүхний хувьд болохоор бие биендээ ээлтэй одоо хамтран ажиллахад маш юм таатай хүмүүс байхыг зорж ажилладаг гэх юм уу. Сургуулийн өмнөх боловсролын багшаар суралцж байгаа, боловсролын удирдлагаар тий, боловсрол судлалаар гэдэг ингээд бүх талаар нь суралцсан. 2018 онд яг цэцэрлэг байгуулах одоо нөгөө санаа зориг ороод тэгээд ерөнхийдөө 2018 онд яг Европ руу явсан. Ер нь яг тэмдгийн цэцэрлэгийн орчин ямар байдгийг, яаж сургалт үйл ажиллагаа явуулдгийг
тэр жишгээр сургалт үйл ажиллагаа явуулъя гэд шинэ одоо гарч байгаа онлуудтай зүүцгүүцээр бид хүүхдээ хүмүүжүүлдэг байсан ард түмэн байгаа даа. Тэгэхээр олон улсын одоо нэг хөтөлбөр Европ соёл лидер гэд ингээд ярихлаар бид бүхэнд байсан зүйлүүд маш ихээр байдаг. Магадгүй бид бүхэн одоо сүүлийн 20-30 жилийн хугацаанд ч юм уу алдагдсан ч юм уу тийм зүйлүүд байгаа байх. Бид нар ч хүүхдүүддээ ерөөсөө хамгийн таатай нөхцөлийг хамгийн сайхан зүйлүүдийг л өгөхийг зорддог штэ. Ээж хүмүүсийн хүсэл болоод ерөөсөө тэр зүйл байдаг. Одоо ирээдүйд хэн болох уу, ямар хүн болох уу гэдэг дээр маш ихээр одоо санаа зовж яадаг тий. Ангид бол ерөөсөө ямар ч дэлгэц байдаггүй. Багшийн яг 100% амьд харилцаанд доор сургалт үйлчилгээгээ авдаг. Дээрээс нь хүүхдүүд маань өөрийнхөө сонирхсон зүйлүүдийг хийхэд нь багш чиглүүлж өгдөг. Заавалжгүй одоо дургу байгаа зүйлийг хийлэгдэггүй гэх мэтчлэн. Одоо 2022 онд баг сургууль маань өсгөн байгуулагдсан учраас эхний одоо 1-р ангийн хүүхдүүд маань 2 жилийн дараа 5 дахь ангиад төгсөн. Тэгэхээр үүнтэй зэрэгцүүлээд бид бүхэн тэр хүүхдүүдтэй зориулаад AB Oriol олон улсын сургуулийг өсгөн байгуулж байгаа. Бид бүхний одоо нөгөө онцлог одоо нөхцөл байдал, амьдралын хэм маягаас одоо шалтгаалаад хүүхдүүдэд одоо яг юу ээлтэй гэдэг зүйлийг л маш ихээр одоо ингээд судалж явж байгаа байхгүй юу. Тэгэхээр Улаанбаатар хотын маань хэмжээнд болохоор одоо өвлөө үйлрэлд хүүхдүүд маань суралцахад маш таагүй нөхцлүүд нэлээд гөх байдаг тий. Тэгэхээр хандгаатын байгальд бид бүхэн хүүхдүүдтэй эрүүл ийм агаарт тий бас тасралтгүй ингээд суралцах боломжийг олгосноор дунд ахлах хүүхдүүд ангийн хүүхдүүд маань маш чанартай одоо нөгөө чанар л яриад байгаа шүү дээ тий. Боловсролын чанар маань ахиж дэвшил ингэж гарах юм байна гэж үзээд байгаа байхгүй юу. Байрлаад 24 цагаар суралцах бий боломжийг олгож байгаа. Мөн хотоос явж байгаа хүүхдүүдтэй болохоор автобус унаагаар үйлчлээд хүүхдүүд маань өглөөдөө яваад өдөртөө одоо ирэх энэ боломжуудыг бас хангаж өгч байгаа.